3 настай, 1 настай хүүхэдтэй 2 ойрхон төрсэн ээж байна. Сэтгэл санаагаа хэрхэн өргөх вэ? За, би ч гэсэн 2 ойрхон төрсэн ямар их туйлдаж ядардгийг мэднэ. Тэгэхээр эхний зорилго бол ерөөсөө л физик биенийхээ хэрэгцээг хангах. Айл болох хүүхдээ унтчих хооронд нь цуг унтах. Айл болох сайн шин тэжээлтэй хоол хүнс идэх. Тэгээд хүүхдүүдтэйгээ илүү хэрэглэх, наалдах, биеэр дотносох цагийг гаргаад энэ цагт бүтээмжтэй байна. Энэ цагт амжилтанд хүрнэ. Хүүхдүүдийнхээ хажуугаар ажил хийж орлого олно гэдгийг аль болох хоошин тавил зүгээр. Хэрэг боломжтой байх юм бол боломжгүй бол хэрэг давхар ажил хийх, давхар юм гүйцэлдүүлэх хэрэгтэй бол маш сайн найдвартай хүүхэд харах туслах хүнийг олуулах зүгээр. Тэгтээ та өөрийгөө хүүхдэд хүмүүжүүлэх энэ хүүхдтэйгээ хамт байх цагаа гаргуунд нь гарахгүй байх. Учир нь та хүүхдтэйгээ холбогдож байхад таны дотор аз жаргалын гормон ялгарна. Та өөрөө бас давхар услагдж байдаг. Эргээд нөхөн бие чинь эдээсээ нөхөн сэргэж байдаг.